Сайн бацгаана уу? Өнөөдрийн видеогоор бид өдөр тутамдаа маш их сонсдог нэг сэдвийн талаар энгийнээр ярилцгаая. За тэр бол сахарын тухай. За сахар гэхтэр ихэнх хүмүүс шууд л муу, таргалуулдаг, жихрийн шижин үүсгдэг гэд боддог. Гэхдээ үнэндээ бүх сахар адилхан биш. Сахар муу юм уу, сайн уу гэдг нь хамгийн түрүүнд хаанаас авч байна вэ гэдгээс шалтгаалдаг байх нэ. За жишээ нь жимс идэхэд бид сахар авдаг. Зарим ногоо, үр тариа, сүм бүтээгдэхүүнд ч сахар байдаг. За гэхдээ эдгээр нь заавал муу гэсэн үг биш юм байна. Харин хийжүүлсэн ундаа чихэрлэг амттан, кекс, жигнэмэг, зармиг, за амталсан тараг, савлсан соус зэрэгт байдаг нэмэлт сахарт илүү анхаарах ёстой юм байна. За Харвардын их сургуулийн хоол тэжээл өвчний тархалт судлалын профессор Walter Willett хэлснээр за сахар бол бидний эсүүдэд амьдрахад хэрэгтэй энергийг өгдөгөө. За тиймээс хоол тэжээлд тодорхой үүрэгтэй. За асуудал нь хүмүүс ихэвчлэн буруу төрлийн сахарыг хитэх хэрэглэдэд байдгаа гэж тайлбарласан байна. Тэгэхээр өнөөдрийн гол санаа бол сахарыг бүрэн дайсан гэж харах биш, харин ямар их үүсвэрээс авч байгаагаа ойлгох хэрэгтэй юм байна. За эхлээд сахарын үндсэн ойлголтыг энгийнээр тайлбарлая. За сахар нь үндсэндээ хоёр төрөлтэй. За нэгдүгээр моносахарид буюу молекулаас бүрдэх сахар. За үүнд глюкоз, фруктоз, галактоз зэрэг ордог. За хоёрдугаар дисахарид буюу молекулаас бүрдэх сахар. За үүнд бидний мэддэг ширээний сахар, мөн сүүнд байдаг лактоз, за үр тарианд байдаг малтоз ордог юм байна. За эдгээр сахар нь байгалийн гаралтай хүнсэнд агуулгадж байвал байгалийн сахар гэж үздэг. За тухайлбал жимсэнд фруктоз, глюкоз, сахароз байдаг. За сүүн бүтээгдэхүүнд лактоз байдаг. За үр тарианд малтоз байдаг бахнэ. Гэхдээ энд нэг чухал ялгаа байгаа. За жимс, хүнсний ногоо, бүхэл үрийн тариа, за сүүн бүтээгдэхүүн зэрэг байгалийн их усрээс сахар авах үед та зөвхөн сахар аваад зогсохгүй, хамтд нь эслэг, уурга, антиоксидант, амин дэм, эрдэс бодис зэрэг олон ашигтай шинж тэжээлийг авдаг бахнэ. За тиймээс жимсэнд сахар байна гэд жимснээс айх хэрэггүй. Харин ч ихэнх хүмүүс жимс ногоогоо багасгах биш, нэмэгдүүлэх шаардлагатай байдаг. За илүү анхаарах ёстой сахарын талаар ярив. За энэ бол цэвэршүүлсэн сахар буюу хүнсний бүтээгдэхүүнд амт нэмэх зорилгоор хийдэг нэмэлт сахар юм аа. За цэвэршүүлсэн сахарыг ихэвчлэн жихрийн нишинг, за жихрийн манжин, эрдэн шиш зэргээс гаргаж авдаг байна. За үйлдвэрлэхэд харьцангуй хямд учраас боловсруулсан хүнс нь маш өргөн хэрэгэлдэг байна. За нэмэлт сахар хаана хамгийн их байдаг вэ? За мэдээж хийжүүлсэн ундаа, чихэрлэг ундаа, спортын ундаа, за энергийн ундаа, за жимсний амттай ундаа, савлсан жуус, чихэртэй кофе, за чихэртэй цай зэрэг их хэмжээгээр агуулгадаг байна. За мөн амтнууд болох жигнэмэг, бялуу, кекс, зармиг, шоколад, амталсан тараг, за мөн олон төрлийн өглөөний cereal буюу өглөөний бэлэн хоол нь нэмэлт их сахар байдаг байна. За гэхдээ сонирхолтой нь зөвхөн амттай зүйлд сахар байдаггүй. За зарим шүл, улаан лойлын соус, кетчуп, барбекю соус, салаатны амтлагч нарч нэмэлт сахар орсон байдаг байна. За тиймээс би чихэр иддэггүй гэж бодсон ч савлсан, боловсруулсан хүнс их хэрэгэлдэг болвол нэмэлт сахарыг өөрийн мэдлгүй их авч байж магадгүй байна. За сахар биед ороход юу болдгийг энгийнээр ойлгоё. За бидний бие байгалийн сахар болон нэмэлт сахарыг үндсэндээ ижил аргаар боловсруулдаг. Гэхдээ нэг том ялгаа байгаа. Тэр нь шингэх хурд юм байна. За жимс, ногоо, бүхэл үрийн тариа зэрэг байгалийн сахар агуулсан хүнсэнд эслэг, уурга зэрэг шим тэжээл байдаг. За эдгээр нь хоол боловсруулалтыг удаашруулдаг байна. За өөрөөр хэлбэл сахар цуснд огцон биш, аажмаар ордог байна. За харин нэмэлт сахар ихтэй боловсруулсан хүнс нь ихэнхдээ эслэг, уурга бага байдаг. За тиймээс сахар цуснд маш хурдан шимэгддэг байна. За яагаад энэ асуудалтай вэ гэвэл сахар цуснд хурдан ороход цусан дахь сахарын хэмжээ огцом нэмэгдэг. За үүний дараа инсулин ихээр ялгардаг байна. За инсулин бол цусан дахь сахарыг эсрүүд рүү оруулахад тусалдаг даавар юм аа.
За гэхдээ сахар огцом өсч дараа нь огцом буурахад хүн дахин өсөх, дахин чихэрлэг зүйл идмээр санагдах, за цатгалан мэдрэмж удаан үргэлжлэхгүй байх зэрэг асуудал гардаг байна. За тиймээс нэмэлт сахар ихтэй хоол идсэний дараа калори их авсан байсан ч цадсан мэдрэмж бага байдаг байна. За энэ нь хүмүүсийг боловсруулсан хүнсийг хэтрүүлэн идэхэд хүргэдэг байна. За ийм давтамж удаан үргэлжилбэл за жин нэмэх, зүрх судасны өвчнөд болох, за чихрийн шижин үүсэх зэрэг эрсдэлтэй холбоотой гэж үздэг. За тэгвэл сахарыг яаж хэрэглэх вэ? За нэгдүгээрт жимс ногооноос айх хэрэггүй. Жимс ногоонд агуулгадах сахар ихэнхдээ хит өндөр биш байдаг. Харин хамгийн чухал нь тэдгээрт бидний биед хэрэгтэй амин дэм, эрдэс бодис, антиоксидант, эслэг их байдаг байна. За тиймээс сахараа багасгах гээд жимс ногоогоо багасгах нь хэрэггүй юм байна. Харин эсвэргээрээ бид ихэнхдээ илүү олон төрлийн жимс ногоо идэх хэрэгтэй. За хоёрдугаарт нэмэлт сахараа багасгах хэрэгтэй. Ялангуяа чихэрлэг ундааг анхаараарай. Хүмүүсийн нэмэлт сахараас авдаг илүүдэл калорийн томоохон хэсэг нь ундаанаас ирдэг байна. За хийжүүлсэн ундаа, чихэртэй жуус, энергийн ундаа, за спортын ундаа, чихэртэй кофе, за мөн чихэртэй цай зэрэг нь богино хугацаанд их хэмжээний сахар өгөх эрсдэлтэй. За гуравдугаарт бүтээгдэхүүний шошгыг нь уншиж сурах хэрэгтэй. Салсан хүнс авахдаа зөвхөн нийт калорийг нь харахаас гадна нийт сахар болон нэмэлт сахар гэсэн хэсгийг нь анзаараарай. За нэг порцнд хэдэн грамм сахар байна вэ? За нэг савлгаанд нэг хэдэн порц байна вэ гэдгийг харах хэрэгтэй. Зарим бүтээгдэхүүн дээр нэг савыг 2 эсвэл 3 порц гэж бичсэн байдаг. Гэтэл бид нэг өдөр бүгдийг нь хэрэглэдэг. За ийм үед шошгон дээрх сахарын хэмжээг бодит хэрэглээндээ тааруулж тооцох хэрэгтэй юм байна. За энгийн дүрм нь нэг порцнд 10 граммаас бага нэмэлт сахартай бүтээгдэхүүн сонгохыг хичээгээрэй. За мөн хэдэн порц хэрэглэж байгаагаар маш сайн анхаараарай. За товчхондоо сахар бол дандаа муу зүйл биш. Бидний биед энерги хэрэгтэй сахарч үн тодорхой үүрэгтэй байна. За гэхдээ сахарын их үүсрэг хамгийн чухал те. За бидний түрүү чи хэлснээр жимс ногоо, бүхэл өөрийн тариа, за сүм бүтээгдэхүүн зэрэг байгалийн их үүсвэрээс авч байгаа сахар нь ихэвчлэн эслэг, уураг, амин дэм, эрдэс бодистой хамт ирдэг тул илүү зохистой байна. Харин хийжүүлсэн ундаа, амттан, боловсруулсан хүнс, соус, амталсан тарга зэрэгт орсон нэмэлт сахарыг хэтрүүлэн хэрэглэх нь эрүүл мэндэд сүргээр нөлөөлдөг байна. За тиймээс сахараас бүрэн айх биш, харин дараах 3 зүйлийг анхаараарай. Нэгдүгээр жимс ногоогоо битгий хас, хоёрдугаар чихэрлэг ундаа боловсруулсан хүнсээ багасгах, за гуравдугаар бүтээгдэхүүний шошгыг уншиж сурах хэрэгтэй. За эцэст нь хэлэхэд эрүүл хооллолт гэдэг бол нэг төрлийн хүнсийг бүрэн хорих тухай биш, харин зөв сонголтыг өдөр бүр баг багаар хийх тухай юм а. За өнөөдрийн видеог үзсэн та бүхэнд баярлалаа. Хэрвээ танд энэ мэдээлэл хэрэгтэй санагдсан бол лайк дарж бусадтайгаа хуваалцаарай. За ингээд өнөөдрийн видеог дуусгая. Дараагийн видео хүртэл баяртай.